Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэнд студиэс шууд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө зочны хоймортой сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач өөр цайхыг урьж оролцуулаад байна. Танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За танд баярлалаа. Тэгэхээр би танаас ярилцлага эхлүүлэхийн нэг зүйлийг хүсмээр байна. Юу гэхээр өнөөдөр бол 12 сарын 20-ны өдөр. За гадар бол нэлээд хүмүүсийн сэтгэл санаа бол нэлээд дэнсэлсэн байна. Маргааш 21 гэдэг утгаараа зарим нь бол маргааш 21 болсон ч юу ч болохгүй гэдэг байдлаар хандж байна. За зарим нэг хэсэг нь нэлээд дэнслэл ингээл яах бол ийх бол гэл тэгж юм л та. Тэгэхээр та бидний ярилцлагын эхэнд та бидний ярилцлагыг үзэн сууж байгаа нийт үзэгчтэй хандаад нэг сэтгэл сэргээх сайхан урмын өвч юм үү? Нэг тийм сайхан зөвлөгөө хэлээч гэж танаас хүсэх байна л да. За баярлалаа. За тэгэхээр ялчгүй маргааш одоо хүн болгоны нэг талаас хүсэн хүлээгээд байгаа юм шиг, нэг талаас айгаад байгаа юм шиг тий. Нэг талаас магадгүй ялангуяа бага насны хүүхдүүд бол маш их сонирхож хүлээж авч яана л да энэ өдрийн магадгүй сэтгэл догдлонгоо хүлээж जैन тий. Эцэг ихнийг сандралдаж хоорондоо ярьж магадгүй зарим нэг нь тайвнаар хүлээж авч нэрээ юу болох гэж байгаа юм бол гэж нэг зүгээр харилцаа яриа мэт болгож байгаа ч хүмүүс ингээд харилцаа адилгүй байна. Тэгээ энийг бол одоо юу гэдгийг илүү шинжлэх ухааны хүн гэдэг талаас хэлэхэд бол одоо орон геофизикийн хүрээлэнгийн захирал Сүхбаатар гоо хэлсэн шүү дээ. Битээ шинжлэх ухааныг зүгээр нэг улс орны тий зүгээр нэг үндэстний зүгээр нэг хэсэг хүмүүсийн одоо тоололтой ингэж харьцуулаач. Магадгүй зүгээр нэг хин нэгэн итгэж субъект нэг эмэгтэй хэлснээр тэрийг шинжлэх бүхэл бүтэн шинжлэх ухаан яахчгүй энэ бол зүгээр нэг байгалийн үзэгдэл магадгүй бага хэмжээний одоо юу гэдгийг дэлхийн дундаж бол хүүтрэлтээс одоо нэг 1 градусаар 2 градусаар хүүтэрсэн тийм ээ. Ийм л одоо зүй тогтол болно. Магадгүй одоо юу гэдэг одоо орныхоо хувьд нэг одоо нар сар од 3 огтлцсон ойрцсон ийм үйл явц болно. Тийм учраас энд нэг хүмүүс одоо байгаль ертөнцийн дэлхийн ертөнцийн хүнд наалтсан хүнд нэг хохирол учруулах хэмжээний үйл явц болохгүй маа гэдгийг бол шинжлэх ухаанчид хэлээд байна. Энийг зөвхөн ганц Сүхбаатар гоо хэлж байгаа юм биш ээ. Энийг бол дэлхийн нийтээрээ судлаад дэлхийн шинжлэх ухаанчид тэр дэлхийн геофизикчтэй, тэр одон орончтой, тэр астрономчтой хэлээд байгаа үг юм шүү. Тийм учраас маргааш одоо та бүхэн тэгэж их одоо юу гэдгийг амир бэрхшээж, сандрангуй, айж, түгшиж те ингэж хандаач гэж хэлмээр. Яг үүнийг хэрэгдээ бид нар айлаа гэд яг яаж хамгаалж байгаа өөрсдөө. Юу хийж чадж байгаа те. Магадгүй зарим нэг нь одоо юу гэдгийг орон сууцнд амьдрдгууд нь бол одоо нэг давхар байшинд гэр орооллыг илүүд үзэж очино гэж байна. Тэгвэл хүсэж байгаа бол тэр юм одоо хийцгээ. Гэхдээ энэ бол одоо юу гэдгийг таны сэтгэл санаа, таны бие организмд нэг хүчтэй нөлөөсөн ямар нэгэн байгалийн хүчтэй гамшиг үзэгдэл болох гэж байгаа. Нэг хар салхи, цунамигийн дайтай, ямар нэг үеэр тийм ээ, ямар нэг одоо зуудын дайтай юм бол болох гэж байгаа хэрэг биш шүү дээ. Бид нэр зуд болсон ч гэсэн үеэр болсон ч гэсэн байгалийн ямар нэгэн хүчтэй үзэгдлүүдэд бид тэрнийг бол дагаад даваад гардаг улс үндэстэн. Тэгээ тэр ч утгаараа бид нар одоо Азийн чэйжинд амьдарч байгаа ямар их одоо түүхтэй тэг ямар их тийм Чингис хаан одоо явж ямар зүүн газрын сонгоод байршсан гэдэг цунами болох үеэр ч гэсэн тэг хүмүүсийн сэтгэл санаа ингэжсэн. Тийм учраас та бүхэн битээ тэгэж их айж сүрдэж хандаасаа гэж хүсэж байна. Хүүхдүүд бол их баярлж байна. Яаж байгаа юм гэсэн чи маргааш магадгүй сургууль амрах бах, нэг өдөр тоглох, нэг өдөр хичээл хийхгүй ч гэдэг юм уу. Зарим нэг одоо бас энэ үйл явцыг далиндуулж бас далиндуулагчд байна л та. Нэг өдөр нэг ажилласаа одоо юу гэдэг маргааш би ажилдаа ирэхгүй янз бүрийн болчихж магадгүй яшиг 50 амар гэртээ байжсэн тэр халуун цай хоолтойгооч гэж явах шиг те. Энэ нэргээд яг үндэ зарим нэг хүмүүсийг бас ингэ шоуд болох те. Цагийг бас нэг зугаатаа өнгөрөө магадгүй харилцаараа үсгэх нэг тийм сэдв болж байгаа болоо гэж бодож байна. Тэгэхээр яг үндэ айлаа гэд сандарлаа гэд та өөрөө сэтгэл санаагаараа өөдрөг байж чадвал та сэтгэл санааг тайван байлгаж чадах юм бол те энэ үед магадгүй та сайн сайхан юмыг бодоод үр хүүхэдээ сайхан тойролт суулгаж агаад хамтдаа сайхан хоолцоогоо игээд өнгөрөх бол бидний Монголын тийм ээ нэг өдрөл өнгөрөн шүү дээ. Ердийн жирийн л нэг өдөр өнгөрнө. Магадгүй өнөөдөр монголчууд бодож байгаа л да өнөөдөр илүү утаатай байна те. Өнөөдөр магадгүй тэнгэр их бүрхэг байна гэж байна. Бидний хүсэн хүлээж байгаа магадгүй 9 хэлэгч штэ. 22-ны өдөр ирэх гэж байна гэж яагаад та хүлээж авч болохгүй байгаа. Маргаашийн 21-ний маргаашийн өдрийг хэдүүлээ бодоход бол 9 хэлэгч байна. 9 хэлэгч нь хүүтний уйлрал, хүүтний ирч чанга
ангарах гэж байна гэж хүлээж авах юм бол сайхан шүү гэж хэлмээр байна тий. Танд баярлалаа. Тэгэхээр та түрүү ярианда дурдлаа хүн сайхан сэтгэлээр их өөдрөг байх хэрэгтэй гэж ярьж байна тийм ээ. Хүн бүр харилцаа адилгүй зарим нэг сайхан дэврүүн сайхан өөдрөг сэтгэлгээтэй зарим нь баг зэргийн юмд гутарч гунждаг ялгүй зүйлээр хямарчдаг тийм ээ. Тэгэхээр ер нь хүн альваад тийм ээ алхам тутамдаа өөрийнхөө өнөөдрийн амьдралдаа тийм сэтгэл өөдрөг тэр сайхан орчин бүрдүүлж яхахын тулд ер нь юунаас илүү их эхлэх ёстой юм байдаг юм бэ? Хүмүүс хүн өөрөөсөө өөрчлөлтийг эхлүүлнэ гэж ярьдаг тийм ээ. Гэхдээ өөрчлөлтийг эхлүүлэхэд тулд зоригтой нэг алхам байх хэрэгтэй. Яг нь маш сайхан асуултанд баярлалаа. Тэгэхээр яалч байхгүй энэ их олон өөрчлөлтийг бий болгох. Ерөөсөө л өөрчлөлтөө эхний алхам бол өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өөрчлөлтийг өөрөөсөө. Махатма Ганди хэлсүүгээд энэ хорвоо ертөнцийн дээр өөрчлөлийг хүсэж байгаа маш олон зүйл байна уу гэж. Тэгээд дэлхийн ертөнцийн маш олон хүмүүс тийм ээ тийм энэ ч одоо манай монголчуудаас одоо өнөөдөр Улаанбаатарчуудаас асуувал замын бөглөрлөөс ихсэлэл энэ утааны асуудал тийм энэ маш олон одоо эдийн засгийн хүчин зүйлтэй хүртэл холбож тайлбарлах гэж бодож байна. Тэгвэл хэрэв энэ олон өөрчлөх зүйл байгаа бол хажууд ханаа өөрчлөгдөөсэй гэж хүсэж байгаа бол үр хөвгтөө өөрчлөгдөөсэй, хамтран ажиллагцсан, найз нөхдөд эцэг эхээ өөрчлөгдөөсэй гэж хүсэж байгаа бол зөвхөн тэдэнд хандах хандлагаа өөрчил. Ерөөсөө энэ хандлага гэдэг юм хаанаас гардыг гэхэлэр танаас гарч яадаг. Энэ хандлагаа л өөрчилж чадах юм бол бид бүхэн энэ олон зүйлийг өөрчлөх гэж цаг хугацаа, бие, сэтгэл санаа олон зүйлээр хохирох хэрэггүй юм аа. Зөвхөн энэ бол тухайн хөө хүний өөрчлөлтөөс эхэлтэй гэж тайлбарласан байдаг. Тэрөөсөө л өөрөөсөө өөрчлөх хэрэгтэй. Өөрийнхөө юуг өөрчлөх юм бэ гэж. Тэ магадгүй зарим хүн өөрийгөө өөрчлөх гэж маш хүчтэй алхамтай хэлж одоо юу гэдгийг гадаад одоо дүр төрхөө өөрчилдөг л да хувцалтаа өөрчилдөг тийм ээ үс засаа өөрчилдөг энэ бол маш сайн хэрэг гэлээгээд зарим хүмүүсийн нэг байгаа байдал нэг сэтгэл санааны байдал настрин гэж манайхан илүү ярьдаг тийм сэтгэл санааны байдал бол өөрчлөгдөв энэ нь өөрөө юу вэ хэлээд байна уу гэхээр их нь болонгартаа бол адган болонгартаа гэж. Тэгэхээр хүний дотоод нөгөө сэтгэл санааны байдал, дотоод бие хүний чинь сэтгэл санааны байдал гэж яриа л та. Энд чинь өөрөө дотоодоосоо буруу байх юм бол, зөв биш байх юм бол, үнэн биш байх юм бол энэ мянган одоо гадантаа өөрчлөлт хийгээд энэ бол өөрчлөлт биш байдаг. Тэгэхээр ерөөсөө хүн сэтгэл санаатайгаа өөрийнхөө сэтгэл санаатай тэмцэх хэрэгтэй. Асуудлыг давж гардаг хүчтэй байх ёстой. Манайх айл бол асуудал үүсэхгүй тулд амьдраад байдаг. Тийм биш ээ. Амьдрал бол тэр чигээр өөрөө адал явдал тайз байж байдаг. Энэ тайзан дээрх амьдралын тавилтууд, тэр тайзан дээр хүмүүсийн дүр төрх ямар байх вэ? Сайхан байх уу? Гунигтай байх уу? Ад жаргалтай байх уу? Баяр хөөртэй юу? Байх уу? Энэ болгон бол ерөөсөө л хувь хүнээс шалтгаалж яадаг учиртай юм аа. Тийм учраас өөрсдийнхээ энэ тайзан дээр тоглолтыг, энэ амьдралын тоглолтыг үнэн болгохын тулд, сайхан байлгахын тулд энэ болгоныг орчноо өөрчлөхийг хүсэж байгаа бол ерөөсөө л өөрийнхөө сэтгэл санааг л тайван байлгаж тэр асуудалтай тэмцэж сураасай л гэж хүсэж байна. Асуудлыг тойрдог биш, тэмцдэг. Харин ч гарч ирж байгаад нь баярлдаг байхасаа гэж хүсэж байна, тий. Өнөөдөр магадгүй хүүтрэлт болж байна. Гоё юм штэ. Энд зориулаад бид нар дулаан хувцалж байна, тийм ээ. Энд зориулаад магадгүй утаатай байна. Магадгүй утаатай байснараа зарим нэг айлууд уур амьсгал сайжирж байна л да. Яа сайжирж гэнэ үг гэхлээр ерөөсөө магадгүй 100 болсон ч агаар салхинд гардаггүй айлууд утаанаас зогтож агаар салхинд гарч байна. Ингээд юмны нөгөө сайн талыг давуу талыг харгамал утаа хүртэл өнөөдөр надад гэр бүлэрээ цагаа өнгөрөх 7 хоногт нэг удаа хамттай байх тэр боломжийг болгож байна. Тийм тэгээд эргээд магадгүй ойрд очиг ах дүүнрээрээ хөдөө орон нутагт нэг ойрхон шиг салхинд гарчаад ирээ тийм ээ. Магадгүй одоо манайх их цанжин болдог явдаг болж байна. Тэ яагаад тийшээ бас явж болохгүй гэж. Ингээд уур амьсгалыг яг үндэ сайжруулах юм бол энэ юмнууд бий болж чадж байгаа шүү. Эерэг талаас нь харах юм бол тий. Тэгэхээр асуудлыг өөртөө бэлэг мэтгүүлээж аваасай гэж хүмүүстэй хэлмээр байна. Харин энэ бэлгийг та өөртөө ашигтайгаар ашиглаач гэж хэлэх гээд ашигла. Сэтэл болох нь шүү дээ хүч болох нь гэсэн үг. Надад асуудлыг ингээ бэлэг мэт авж байгаа ч гэдэг айгүй хэцүү сонсогдоод байна. Бэрхшээл туулж байгаа тэрийг баярлаж хүлээж авна гэхэлэр яагаад ч юм гэл ингээл бидний ер нь ихэнх нь за өнөөдөр юм асуудал гарчлаа. За одоо яах вэ гэж толгоогоо гашлагдаг шүү дээ. Гэтэл бол зүгээр би нэг ингээл даваа тулчихна гэд энэний ард ингээл гарчна гэдэг хүмүүс бол их ховрхон байх. Тэгэхээр хүн яаж энийг ингэж тийм ээ түүний ард гарах тийм сэтгэл зүйн бэлтгэлийг яаж өөртөө бүрдүүлж яхаа. Та түрүүн бас хэлж байна асуудлын ард гардаг байх хэрэгтэй, сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Тэр төвчээрийг гаргана, төвчээр зааж үлдэн гэдэг чинь бас том давуу тал чанар шүү. Гайхалтай. Ийм л боломж байна. Тэгвэл хүмүүсээс цухт. За хүмүүсээс цухтээ 4 ханта байшин дотор амьдрий л да. Нэг өдөр идж байгаа ууж байгаа талах тайраа гурил будаа чинь дуусна. Магадгүй тогны хязгаарлалтанд орно. Ус дуусна. Ямар нэг юм тохиолдно. Энэ чи асуудал байхгүй. Үхмээр өнө.
хинж өгөхийг хүсэхгүй. Магадгүй өнөөдөр одоо маш хэцүү өвчтэй, хүнд өвчтэй байгаа тий амар би одоо арайчтэй энэ нь надад бурхан надад ямар одоо хайргүй загнаж байна. Ингэж их хатуу хандж байна. Ийм их асуудлаар дараад гэж байгаа тий. Тэгвэл одоо асуудлаас цухтаа ямар нэг харах хэмжээ авал да. Үгүй хүнд хизээж тэгдэггүй байхгүй юу. Хүн харин ч хүнтэй байхыг хүсдэг. Хүн олуулаа байхыг хүсдэг. Хүн хоолтой байхыг хүсдэг. Энд чинь эргээд юу вэ нөхлөө хоол олохын тулд та яах ёстой? Хөдөлмөрлөх ёстой. Хөдөлмөрлөхийн тулд та яах ёстой? Оюун ухаан, бие, сэтгэл санаа бүх юмаа зарцуулгаж. Энд чинь эргээд нөө ажиллаж байна, механизм болж байна гэдэг чинь таныг асуудалд оруулна гэсэн үг байхгүй юу. Үлснэ үгүй ядчил тий. Магадгүй хооллох цагаас оройтуулаад би үлснэ. Энд чинь надад асуудал болж байна. Ажил хийж байгаа хувцастай би хүнтэй муудна, сайхан магтаалын үг сонсно. Магадгүй би одоо шийтгэл хүртэн тий. Энэ болгон чинь надад яах вэ гэхээр нэг талаасаа намайг амьдрал туршиж байгаа, намайг амьд байгаагийн баталгаа олж байгаа, намайг урагш нь түлхэж өгж байгаа ийм хүч явж байдаг. Илүү хурцалж яадаг. Үнэхээр асуудал бэрхшээлийн ард гарч чадахгүй бол хүмүүсээс зугт, байгаа орчноосоо зугт. Яг үндэ энэ орчноос зугтаад хүмүүсээс зугтаад одоо байгаа орчноосоо зугтаад яг эцсийн үндэ хаана очих вэ? Та магадгүй Улаанбаатар хотод хүмүүс яагаад өнөөдөр амьдрах гээд байгаа? Энэ олон бөглөрөл донд явахыг хүсэж байгаа учраас, энэ утааг амьсгалахыг хүсэж байгаа учраас тий хөдөө орон нутаг зөндөл орон зай байна штэ. Хөдөө орон нутагт эмчээр дутж जैन багшаар дутж जैन бизнесмээр дутж जैन бүхэл хүнээр дутж जैन явал да хүсэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудалтай бид нар яг өндөө өөртөө хайртай байгаа. Тийм байна. Тийм ээ. Үнэхээр хайртай. Энэ асуудал байгаа учраас бидний амьд яваагийн баталгаа харин ч биднэрт хоорондоо ярих тийм одоо гоё сэдвийг өгж जैन. Хоорондоо бидэнд тотон байх тэр боломжийг олгож जैन. Хүмүүсийг юугаараа нэгддэг те хүмүүс асуудлаараа нэгддэг байхгүй юу те. Одоо юу гэдэг шинэ жил болж штэ манай басгичуд одоо бүгдөө л одоо ирчүүд бол болон те эрэгтэй хүмүүс бол одоо юу гэдэг түрүү жилийн гасциумыг магадгүй 2 жилийн дараа дахиад хүмүүс чинь эмэгтэй хүмүүс бол ядаж нэг 5 жилдээ нэг 2 жилдээ энэ төр сэлгээд байдаг. Бүгд одоо яг хөглөр өмсөх одоо даашинчны гоёлын даашинчны асуудалд орчоод тэр асуудлаараа бид нар яаж гинэ нэгдэж чадчих штэ өнөөдөр бүгдээрээ тэр даашинзаа авсныхаа дараагаар яаж гинэ эмэгний асуудалд орж бид нар нэгдэж чинь ингээд асуудал хүний яг үндэ нэгтгэдэг юм аа. Тэгэхээр асуудал байгаа нь бол энэ амьдралын бэлэг юм аа л гэж хэлгээд байгаа. Та их сайхан зүйлийг хэллээ. Тэгэхээр та бүхэн ярьцлага төр завсарлуулъя. За эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань нэгэн уламжлалтай. За тэр уламжлал нь ямар учиртай вэ гэхээр ярьцлагынхаа нэвтрүүлгийн хажуугаар нийт үзэгчдэд зориулаад таны мэдхүйн гоо сайхны мэдээллүүдийг хүргэж идэг уламжлалтай. Тэгэхээр өнөөдөр манай сэтгүүлч та бүхэн тулаа тийм ээ нийт үзэгчдэд ямар шинэ мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн байна. Тэр мэдээллийг хамтдаа хүлээн авч үзээд студидтэй эргээд хамт уулзах. За тийм байна. За тэгээ үзэгчдээ. Хэлбэр бүхийн нүүрэнд ямарч үс засал зөгтөг учраас үсээ эрүүл байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Үсээ өнгөлөг байлгахын тулд арчилгааг нэгт тавьж, сайн илэлэг хийж, ургалтыг хурдцгах хэрэгтэй. Богино тасалдтай үс хүнийг овортой болгодог учраас үс асалтын олон хэлбэрүүдээс өөрт тохирсон сонгох нь амар биш гэлээ овор нэмэх хандлагаас зайлсхийх шалгуур гэдгийг санаарай. За тэгэхээр та түрүүн бас яриандаа дурдчихсан эмэгтэй хүн, эхнэр хүн хажуудаа ханийгаа бас өөрчлөх хэрэгтэй гэж ярьжсэн тийм ээ. Үүн дээр чинь дөрөөлөд би нэг ийм асуултыг асуумаар байна. Магадгүй өнөөдрийн одоо та бүхэн ярьцлага үзэж сууж байгаа аль нэг эхнэрт маань нөхрийгөө шүмжилдэг нилээдгүй их асуудал байдаг бол тийм ээ. Тэр нөхрийг яаж өөрчлөх шаардлагатай. Тэгээ нөхрийг эхлээд өөрчлөх гэж эмэгтэй хүн оролдох хэрэгтэй гэдэг юм уу? Эсвэл өөрийгөө эхлээд өөрчилж ийж дараа нь өөрөөр дамжуулж нөхрийг өөрчлөх хэрэгтэй гэдэг юм уу? Ааха, за баярлалаа. Тэгэхээр нэг ийм асуудал байдаг юм л та. Манайх бол сэтгэл судлалын үндэсний төв маань одоо маш олон газруудад Монгол улсынхаа одоо болж л өгвөл одоо хөдөө орон нутаг заавал төвийн бүс Улаанбаатар хоттой гэхгүй олон газраар хичээл сургуулийг явуулдаг. Тэгээ хичээл сургуулийг явуулж хахад ирчүүд таа мэдээж ихсэн уулзсан, наавуудтай уулзсан. Ингээ яриа явж хахад ирчүүд нэг юм ирдэг. Яг үндэ эмэгтэйчүүд та нар гэдэг багш нэмэгтэй учраас багш руу бас хэлж штэ. Эмэгтэйчүүдэд бол амьдралаас одоо юу гэдгийг таашаал авах, сэтгэл ханамж авах олон хүчин зүйл байдаг штэ. Эмэгтэй хүн тэрийг анзаардаггүй. Тэгээд одоо юу гэдгийг илүү их асуудлыг яг өөрсдөөсөө хайхаас илүүтэй одоо 90 өдрөөл ингээл одоо бид нар л хийгээд идгийг ямар учир байдгийг одоо маш олон одоо оролцогч нарын суралцагч нарын жишээн дээр хэлж байгаа юм л да. Юу гэхээр эмэгтэй хүн та нар бол үгүй ажил өглөө босоод бид нар бол яхад харнууд дуудтал амаа угаагаал нүрээ угаагаал тэгээ оногцсон хувцас байгаа хувцас өмсөөл гараа авчина. Та нар бол маш гоё улсууд.
бидний ингээд бодсон чинь миний давуу талыг эмэгтэй хүмүүс бидний давуу талыг харуулж байна л да. Юу вэ гэсэн чинь та нар өглөө босоод гой нүрээ ухчихдаг. Араас нь та нар нүрэндээ маш сайхан тэр мэдрэмжийг өгдөг зөөлөн тосыг дүрхдэг тий. Тэр тосыг дүрхчээд араас нь та нар нүрэндээ гоё одоо бодог хийдэг тий. Тэр одоо хин нэгэнд биш. Одоо өөртөө сайхан харагдах гэж би сайхан байгаа нь бусдад одоо гэрэл чимэг болж байдаг учраас нүрэндээ бодог дүрхдэг. Тэр чинь хүртэл гоё штэ. Зөвхөн уруулаа улаанаар бодсон эмэгтэйчүүдэд маш сайхан харагддаг. Өөртөө зогсон одоо хувцсыг өмссөн байгаа эмэгтэйчүүд маш гоё харагддаг тий. Ирчүүд мэдрээ одоо өмсөд яг үндэ болоод учиргүй ягаан ногоон хувцсыг бол нэг хослуулаад өмсдөг ирчүүд бол байхгүй. Та нар бол болдог. Үгүй ажил та нар ногоо эмэгтэй ягаан одоо цамцыг өмсүүлж ингээ болдог. Та нар өөрсдөө яаж л бол ямар аргаар ингээ чимэж болдог. Яаж л бол ямар нэг аргаар одоо юу гэдэг өөрсдөө сэтгэл санаа гоё болгож болдог. Ямар ч ууртай эмэгтэй хүн байсан сайхан хувцс өмсөд баярлж чаддаг шүү дээ. Тэгтэл ирчүүд бид нар яадаг вэ? Сайхан эмэг авахаар эмэгтэйчүүд баярлдаг гэж хэлж байна. Эмэгтэй хүн сайхан үгийг сонсоод баярлдаг. Ингээ бодсон ч эмэгтэй хүмүүс бид нар ямар их давуу талтай юм бэ те. Тэгтэл яг үүний хэрэг дээр асуудлыг хитрхи их нөгөө өөрөөсөө биш босод руу энэ эргээд нөгөө хүний нэг нөгөө амтналаг шинж гарч ирж байгаа юм л да. Тэрний юу вэ гэхэлэр асуудлыг ингээ айл болох өөрөө сэтгэл зүйлд хамгаалж идэг. Миний буруу гэд ялангуяа хүүхэд энийг бол шууд ил гаргадаг байхгүй. Миний буруу гэд мэдж байгаангуудаа хүүхэд цутцдаг байхгүй. Насанд хүрсэн хүн бол яаж идэгөө гэхэл миний буруу штайг бодчоороо таг гүрийчдэг. Зарим нь хүлээн зөвшөөрч чадахгүй, зарим нь таг дууга хураан, зарим нь бол ерөөсөө өөрийгөө ямар ч хамаагүй ямар нэг аргаар аргалж гарна, аварч гарна гэсэн уриатайгаар хин нэгэнтэй мууддаг, маргалтдаг байхгүй юу тий. Тэгэхээр энэ нэргээд нөгөө нэг алдаан түргээд байна л да. Ялангуяа эхнэрүүдэд ч гэдэг юм уу тий эмэгтэйчүүдэд байгаа нэг асуудал байна. Тэгэхээр энийг одоо зүгээр юу гэдгиймтэй амьдрал чинь нөгөө нэг наантай цаантай айл айлыгаа л ингээл түшиж амьдрдаг штэ. Ганцхан эмэгтэйчүүд амьдралыг авч яваад байна нөхөр бас үгүй. Ханчин байгаа учраас тийм ээ. Магадгүй өнөөдөр гэр бүлтэй байж байгаа гэр бүлгүй болсон эмэгтэйчүүд ханьмын байхтаа тийм ээ. Ууж иддэг ч гэлээ гэсэн. Ингэж одоо өвчтөй байлаа ч гэсэн. Одоо цалин мөнгө олдгүй байлаа ч гэсэн ханьмын л ээжтэй хажуудах түшиг минь ээжтэй гэж ярих эмэгтэйчүүд маш их олон тааралддаг л да. Тийм учраас юу хэлэх гээд нэг бол хажуудаа байгаа дээр нь тэр хүнийг хайрлаач ээ. Бид нар бол олон зүйлээс таашаал авч чаддгийн шүү эмэгтэйчүүдээ. Эмэгтэй хүн бол үр хүүхдээ хараад таашаал авдаг. Бид нар үр хүүхдээсээ авдаг мэдрэмжүүд өөр ялгаатай байдаг эрэгтэй хүмүүстэй харьцуулахад тийм ээ. Бид нар байглаас ер нь зүгээр л хүмүүс хоорондоо харилцахад үртэл бид нар маш амархан сэтгэл санаа өөдрөг болж чаддаг. Зүгээр нэг найзтайгаа таарал минь тус мэдээл чи ямар сайхан харагдаж байна өнөөдөр амар жаргалаа гэдэг үгээр би сэнэглэгдээд явчихдаг тий. Тэгтэл эрэгтэй хүн бол яг үнэн хэрэг дээр найз нөхөдтэйгээ таараа сайхан минь тус мэдээд гарахаас биш ямар гоё харагдаж байна гэд бас хэлээд өнгөрөх ирчүүд бас цөөхөн. Тэгтэл таашаал авж байгаа зүйл сэтгэл ханамж авж байгаа зүйлүүд их шүү. Тэгэхээр ирчүүдтэй бас нөхрүүдтэй хань ижлүүдтэй жоохон боломж олгож бас нэг тийм зөөлөн хандаж манай хүүхнүүд ингэж ярьдаг л да. Ирчүүд яг үндэ хүүхэд ч байхгүй юу л гэдэг тий. Тэгвэл хүүхдийг та яаж хайрладаг юм? Хүүхдийг та яаж аргалж чаддаг юм? Хүүхдийг та яаж одоо магадгүй жоох арай нэг тийм утгаар нэлчихэд өөрийнхөө байлгаж чаддаг юм? Хүүхдийг та яаж сэтгэл санаагаар өөдрөг байлгаж чаддаг? Яаж дэмждэг юм? Яг тэр дэмжлэгээл эрэгтэй хүмүүст үзүүлэлтэй. Яг гүнэ нэг ийм зүйлийг би сонсч байсан юм байна. Эхнэрүүдэд, эмэгтэйчүүдэд хажуудах ханаа, хажуудах найз залууга нөхрөө тийм ээ хайраар дутаад байнга ингэж урмаар ингээд дэмжиждэг тийм урмын үг их дутдгийн гинэ. Өөрийгөө л айгүйх ингээд тордоод идэг болохоос өнөөдөр орой нөхрийгөө ороод ирэхэд миний хань тэрэн дээр нь тэгсэн байна гэдэг ингээд сайхан урмын үгээр байнга ингээд мэлаагаад байнга сайхан тийм урмын үгээр тэтгэж тийм ээ тижээдэг тэр зүйл нь дутагддаг болохоор эргээд нөхрөөд нилээх гунддаг гэж. Яг гэнэ энэ болоор бүр яалтчгүй ба. Би ер нь хүнд байдаг бас л нэг чанар да. Би авмаар байна гэдэг байхгүй. Би гоё үг сонсомоор байна. Хайртай гэж сонсомоор байна гэдэг. Тэгээ намайг гоё байна гэж хэлээж гэдэг. Миний хоол амттай байгаа эсхийг чи хэлдэггүй гэдэг. Энийг чинь хүн өөрөө яг үнэн хэрэг дээр нөхцөлдүүлэх ёстой байхгүй юу? Хизээ надад унжаад ирэхээр унаад ирдэг болоосаа хүлээсарга өгчдөг гэдэг. Тэрэн шиг байж болохгүй байхгүй юу? Нэхэх ёстой байхгүй юу? Тэрийг бид нар нэхэж авах ёстой.
Тэ ханин өнөөдөр сайхан харагдаж гэнэ үү гэд сайхан харагдаж гэнэ гэд яаж ийн вөхлөр би асуултаараа дамжуулж би өөрийгөө магтуулж штэ өөрөөр хэлэх юм бол яг үнтэй адилханаар миний өнөөдөр хоол ямар байна? Өнгө зүсэн тохирж амт нь ямар байна? Давс нь ямар байна? Ингээд хүнээс асуунгууд чинь нэг тэр чинь ингээд нэг стимул реакц стимул байна өдөөлт байна гэдэг чинь хүн хариулдаг байхгүй гоё байна амттай байна хэвээ миний хайсан хайртай соол амттай юм аа хэвээ нэр чанарлаг гэдэг чинь энэ өрөөнд аяндаа гарч ирдэг тэгэхгүй л авмаар айн чи надад сайхан үг хэлдэггүй гэд суугаад байх бишээ өнөөдөр хүлээж идэг цаг биш шүү өнөөдөр өөртөө энэ амьдралдаа итгэвтэй байх хэвээ сайхан амьдрал хамттай байна тийм ээ амьдралыг бүтээн гэд босгосон юм болвол нэг хамттай бүтээгээч босгооч тий мэдээж бас ирчүүд ч гэсэн үүнд хамааралтай эхнэр нь нэг сайхан үг хэлүүлэх гээд таныг ингээ өдөөгөө дахт нь хажууд нь ингээ ямар ч мэдрэмжгүй те би бол эрэгтэй хөө сардаа жилдээ нэг удаа хайртай гэдэг хөө гэсэн нэг тийм командтай те байж болохгүй өнөөдөр бид нар одоо илүү суурьшмал амьдралтай болж байна тийм ээ хамттай байх цаг хугацаач бас би биендээ өгөх цаг хугацаа тэр сэтгэл санаагаар дэмжих хугацаа бас их болцсон шүү тэгэхээр энэ хугацааг бас би биендээ ашигтайгаар эргүүлээч гэж хэлэх гээд байна тий тэгэхээр та бүхэн ярилцах цаг ерөнхийдөө өндөр төгсөж байна тэгэхээр та бүхэн ярилцлагыг үзэн суугаа нийт үзэгчтэй хандаад эхлэхэд хэлээ гэвэл за ялангуяа эхнэрүүдтэй нөхрүүдтэй ирээдүйн хань ижлүүд болох гэж байгаа залуу хосуудтай та одоо тийм ээ эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгээр минь дамжуулаад тэдгээр үзэгчд мань нэг тийм сайхан цааштай амьдралдаа хэрэгжүүлээд явж явах үз тийм сайхан зөвлөгөө хэлээ гэвэл за баярлалаа одоо яг телевизээ үзээ суугаа магадгүй бас үзчихэд энэ мэдээллийг цааш нь маш хурдан дамжуулах юмсан гэж одоо бодоод бид тэрээр маш сонирхолтой болж шүү дээ тий бас дамжуулах юмсан гэж бодоод сууж байгаа юм сэтэлтэй байгаа эмэгтэйчүүдтэй ээжүүдтэй охтуудтай бас хандаж хэлэхэд эмэгтэй хүн бол хит их нэг юмны дүрд хитрхийг орчих гээд байдгийн шүү би эмэгтэй хүн гэдэг дүртэй би ээж гэдэг дүртэй тий магадгүй би охин гэдэг дүртэй хит их орчих гээд байдгийн бас дүрээсээ заримдаа хальж явах хэрэгтэй энэ айл гэрээ чи эмэгтэй хүн авч явдаг үнэн гэхдээ хизээч 100% 90% нь та тэр гол байр суурийг эзэлж авч явах ёсгүй юм шүү хүн болгонд эрх үүрэг яригддаг хүн болгонд хариуцлага яригддаг хүн болгонд одоо сайхан үг сонсох тийм одоо хүсэл сонирхол байдаг хүн болгонд өөрийн гэсэн хэрэгцээ байдаг хамт олон байдаг энийг л маш сайн ойлгож тэднэрийн ч гэсэн та эрхээ эдэлж байгаатай адилхан тэр хүмүүст бас эрхийн үг та бас үүрэг өөр дээр авч яах хүлээх ёстой. Үүнтэй адилхан бусдаас бас үүрэг ногдуулж сурах хэрэгтэй. Ингэж л чадах юм бол амьдрал өөрийн гэсэн тэнцвэртэй байдлаа олуулна, олж чадах юм аа. Тэгээ энэ хорвоо ертөнцийг хамгийн томоор томьёолох юм бол яалчгүй эмэгтэй хүний нэмсгэлгүйгээр, эмэгтэй хүний гоо сайхангүйгээр, эмэгтэй хүний энэ үр хүүхэд өсгөж, үр хүүхэд тээж, төрүүлдэг, энэ удам үргэлжлүүлдэг, энэ агуу чанараар таныг үнэлэх юм бол эмэгтэй хүн шиг гайхамшиг бол энэ хорвоо ертөнц төр байдгүй юм. Тэгээ энэ хорвоо хамгийн сайхан хүн бол эмэгтэй хүн та юм шүү их хүн та юм шүү гэдгийг дахин телевиз үзэгчтэй хэлмээр байна тийм. За маш сайхан зүйлийг хэллээ. За яг таны энэ хэлсэн сайхан тэр зүйлийг сонссон эмэгтэйчүүд маань илүү их өөрийгөө тийм ээ өөрийнхөө үн цэнийг илүү их мэдрэн сууж байгаа ах гэдэгт итгэлтэй байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэндээ маш их баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр амар жаргалмаар үнэхээр телевиз үзэгчтэй зориулаад маш олон сайхан залуучуудын залуу бүсгүйчүүдэд бас сэтэл өгөхөр маш сайхан гоо сайхан харагдаж байна. Энэ гоо сайхнаа дандаа хадгалж яваарай. Дандаа энэ ирч хүчтэй ажиллаарай гэж хэлсмээр байна. Баярлалаа тань. Үзэгчтэй эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. За уучлаарай би бүр инээдээ барьж чадсангүй. Уучлаарай та намайг миний нэрийг нөгөө туул гэдэг байхгүй юу? Тийм. Инээдээ барьсангүй. Өстө уучлаарай. Тэгэхээр өнөөдрийн манай зочны хойморт маань сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач өөр цайхагч маань өргөдөн оролцож за бид нартай маш сайхан сэдвээр ярилцлаа тийм ээ. Тэгээд та бүхэн ярилцлагыг үзэн суугаа нийт үзэгчтэй маш сайхан тийм сэтгэлийн дэм урам хайрлсан тийм зөвлөгөө мэдээллүүдийг өгсөн танд дахин баярлалаа гэдгийг хэлье. За баярлалаа. Баяртай үзэгчтэй ингээд маргааш өдрийн энэ цагтаа эргээд уулзлаа. Түр баяртай.